За ингээд Өвсөйл их Эрдэнэ төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа Үр Хангай аймгийн Харорин сумынхаа одоо 14 10 жилдээ үдээ. Тэгээ энэ 4 10 жилдээ одоо ингээд нийт дундаа зохион байгуулад Монгол тургатаа аман зохиол төслийнхаа дагуу Ойт мэргэн тэвэн онсны үлгэр Өнчин цагаан батга гэдэг юм сайхан үлгэрийн номууд дээр зургийн уралдаанууд уншсан ном дээр зургийн уралдаан болон гар бүтээлийн баримлын уралдаануудыг зарласан байгаа. За одоо ингээ өнөөдрийн байдлаар бид нар 300 гаруй хүүхдийнхаа шигшмэл хүүхдүүдийнхаа бүтээлийн дагуу одоо ингээд Үр Хангай аймгийнхаа Харорин Эрдэнэзүү хотынхоо одоо энэ салийн төв өргөнд ингээд нээлттэй хийх гээд байж байна. За ингээд хүүхдүүдийн маань хийсэн хөөрхөн бүтээсэн бүтээлүүдээс бас та бүхэнд сонирхолтой. Одоо ингээд манай хүүхдүүдийн маань хийсэн бүтээлүүд тэг үзэсгэлэнгүүдээ ингээд бэлдэж байна. Ингээд энэ манай 10 жилийн ингээд хүүхдүүд маань бас ингээд энэ сайхан бүтээлүүд дээр хаяг ингээд тогтчлаад иж байна да. Үнэхээр хөөрхөн бүтээлүүд хийсэн байгаа. Тэгээд удахгүй ингээ энэ сайхан үзэсгэлэндээ оролцож байгаа энэ хүү олон мянган хүүхдүүдийнхээ шигшмэл зургийн үзэсгэлэн болон гар бүтээлийн юмнууд дээр нь ингээд удахгүй шалгаруулах болно. Одоо бид нар ингээд тогтчлоо хийж байна. За ингээд удахгүй бүгдээрээ уулзцгаая. Ямар хөөрхөн гэсэн бэ? Хэл айгу хөөрхөн бүтээлүүд хийсэн юм. За энэ Үр Хангай аймгийн Харорин сумын орхон сургуулийн 3-р ангийн сурагч Алтан гэрэл овогт Ариун санаагийн 10 жин хүүхдийн одоо онсны үлгэрийн бүтээл байна. Ямар хөөрхөн юм бэ? За ингээд энэ олон хүүхдүүдийн маань Монголын маань ирээдүйн болсон өөр хүүхдүүдийн маань буян заяа эхийн цагаан сүгээр тэгшэрч ийм сайхан ном дээдийн сайхан номын маань уншиж ингээд татаа сэтгэлдээ уран зураг болон гар одоо урлал бүтээлүүдээр ингээд үргэлж хийж оролцож байх болтугай гэдэг үлзээтэй сайхан өнөдөр ерөөлийг төвшүүлье.